Оройн төргийн олуулаа мэдээллийн хөтөлбөрийг сэтгүүлч Чавтганбаатар энэ удаагийн улсын хурлын сонгуульд ардсан намаас нэр дэвшиж байгаа сэтгүүлч Оюун Дайнаар хөтлөн өргөхөд бэлэн боллоо. Энэ сарын 28-ны өдөр эрхэм сонгогчид та бүхэн эх 4 жилд төрийн эрх барих дээд эрхийг ардсан намд бат итгэлтэйгээр өгнө гэдэгт итгэж олуулаа мэдээллийн хөтөлбөр олуулаа ялан шүү гэсэн сайхан ураагаар өнөөдрийн хөтөлбөрөө эхэлж байна. Өнгөрүүлсэн төв өнөөдрийн боломж маргаашийн ирээдүй биднийх эрх чөлөөт эрүүл нийгэмд эрхтгч сайхан амьдран гэдэг танд дэргэлзэдгүй баян орны иргэд баян амьдрах учиртай. Олуулан ялан шүү ардчилсан нам. Олуулаа мэдээллийн хөтөлбөр өнөөдрийнхөө дугаарыг Монгол орны цаашдын хувь заяатай холбоотой нэгэн ноцтой мэдээлэлээр эхлэж байна. Монголд цөмийн хаягдал булшрах гэрээ байгуулагдсан нь үнэн. Энэхүү гэрээг байгуулсан эзэд нь Монгол Улсын ерөнхий сайд Батболд, Эрх зөөлийг эрчим хүчний сайд Зоригт, гадаад харилцааны сайд Зандан шатар нар байжээ. Цөмийн хаягдлыг булшлах гэрээг нууцаар хийсэн нь хэдэн сарын өмнө нийтэд ил болсны дараа тэд энэхүү гэрээ цуцлагдсан хэмээн тайвшруулж байсан ч энэ нь бүрэн цуцлагдаагүй. Түр төдгөлзүүлсэн байгаа бөгөөд Монгол ардын нам ялбал түр төдгөлзүүлсэн энэ гэрээ эргэн сэргэж Монгол ард маань цөмийн хаягдлын булш орн болох нэ. Японтой Америк нэгдсэн улстай хийсэн яриануудын энэ ажлын хэсгийг бол Зоригт сайд ахалж явуулсан энэ хэлцээрүүдийг бүгдийг хийсэн юм байгаамаа. Цөмийн хаягдлыг Монголд булшлахад энэ их хөөцөлдөд байгаагийн учир нь бол цаанаа бол маш их мөнгөний асуудал байна. За энэ булшлахад жишээ нь Оросын холбооны улс Японоос хаягдал оруулж ирэхдээ жилд 20 тэрбум доллар авдаг байсан. Энийг бол төлөөлж бол тэр ундраа явсан байгаа. Зүгээр ер нь ундрагийн ард бол хэн байгаа юм бэ гэхээр бол ерөөсөө маш тодорхой. Зоригт сайд байна. Зоригт сайдын ард хэн байдаг вэ гэдгийг бол бүх ард түмэн мэддэг. Энэ ерөнхий сайд байгаа. Монгол ардын нам саяхнаас зүхтэж биш зүтгэж, үгүйсгэж биш бүтээж амьдрий гэсэн ураа дэвшүүллээ. За энэ нь гадаад байгаа монголчуудын дургуцлыг ихээхэн хүргэж байна. Тиймхүү бухимдсан нэгэн иргэн өөрийн сэтгэлдээ веб камераараа бичлэг хийн YouTube дээр тавьсан нь интернетийн орчинд дорхноо түгэн тараад байна. Би аимхаа Монгол. Ардчилсан хувьсгалын тэр олон цуглаанд очив энэ Монгол ардын хувьсгал намын хурц сонор санаагаанаас айж даанч зүг ган хийлгүй гагцгүй хэд дэлгэрлэгэн лакад тархаж олны маргаан мэтгэлийн дундаас ихийг сонсож багуу ухаж авсан Азтай Монгол. Гэвч би одоо хэний ч юм юунаас өөрийнхөө үзлүүдийг зоргоороо ихэхтэй зоригтой Монгол болсон. Энэ бол арчлалын үр шим. Монгол ардын намын зүхтэж биш зүтгэж амжирыг гэсэн ураа нь үнэндээ утга муутай юм. Монголоос албан ёсоор зүхтсан гэх хүн хуруу дарамт цөөхөн байдгийн нэг нь байгууллагынхаа жилийн төсвийг казинод алдчихад зүхтсан Монгол ардын намын гишүүн Сүрэн Хор. За нөгөө нэг нь одоогоор авилгалын хэрэгээр эрүүгийн хэрэгт холбогдоод Америк гарсан гэх нийслэлийн эрдэнэ төвчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Монгол ардын намын гишүүн Бэлэгт нар юм. Монгол ардын нам лав эдгээр гишүүдэд зориулж энэ урайг гаргаагүй нь лавтай. Ямар ч байсан чухам хэнд хаягдсан нь мэдэгдэхгүй энэ урайг эсэргүүцэж Америк нэгдсэн улсын Денвер хотод амьдардаг монголчуудын холбооноос дараах мэдгдлийг хийсэн байна. Монгол улсын иргэн бүр сонгогдох эрхтэй. Гэвч гадаад байгаа монголчууд сонгох эрхээ эдэлж чадахгүй явсаар өдий хүрсэн. Харин 2012 оны сонгуул бидэнд сонгох эрхээ эдлэх том боломж өгч анх удаа харийн оронд байгаа бид сонгуульд оролцсон санал өгсөндөө баярлаж төрдөө талархаж байлаа. Гэтэл Монгол ардын нам зүхтэж биш зүтгэж, үгүйсгэж биш бүтээж амьдрий гэсэн ураагаараа гадаад байгаа монголчуудаа илт доромжллоо. Бид өөрсдийн дураар харийн орныг сонгоогүй. Сүүлийн хэдэн жил эрх баригчдын явуулсан тулахгүй бодлогоос олж олон монгол ахын дүүс гадаадд гарлаа. Тэд эх орноос эцэг ихээсээ хайртай хань бүлтгэр үрээсээ зүхтаагүй. Харин ч арчлын өгсөн боломжийг чадалтаадаа мэдэрч, ахаалтаадаа ашиглаж гадаадд гарч ар гэртээ тусалсан билээ. Тиймээс бид зүхтаагүй. Өнөөдөр гадаад 150 гаруй мянган монголчууд амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Энэ бүх монголчуудыг бас бидний ар гэр, үр хүүхэд, хань ижил, аав ээжийг маань хүртэл Монгол ардын намд доромжллоо. Тиймээс Монгол ардын нам энэ урайгаа засаж гадаад байгаа монголчууд биднээс уучлалт гуйхыг шаардаж байна. Америк нэгдсэн улс Денверийн монголчуудын холбоо гэсэн байна. Бид яагаад гэвэл бид болов.
Улсын хурлын сонгуул ойртох тусам иргэдийн саналыг худалдаж авах, тэдний сонголтод нөлөөлөх гэсэн хууль бус үйлдэлүүд хаасайгүй гарч байна. Сонгогч та бүхнийг сэрэмжлүүлэх үүднээс олуулаа мэдээллийн хөтөлбөрөөр цаг тухайд нь энэ тухай мэдээллийг хүргэж байгаа билээ. Сонгуулийн хуулийн 35-ын 15-ын 5-д заасан нэр дэвшигч нь сонгогчдод ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр эд бараа өгөхөөр аман хилцэл хийх, амлалт авахыг хориглоно гэсэн заалтыг Завхан аймагт ноцтойгоор зөрчсөн үйлдэл илэрсэн байна. Завхан аймгийн Ардсан намын хороо улсын хурлын сонгуулийн 9-р тойргийн хороонд гомдол гаргажээ. Тус гомдолд улсын хурлын сонгуулийн 9-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Балдуу Очир нь иргэдэд хөнгөлөлтөө үнээр худалдах, үнэгүй өгөхөөр хөдөө аж ахуйн зориултын 17 ширхэг тракторыг Улаанстай хотод авчираад иргэдэд өгөхөөр амлж өөрийнхөө байгуулсан түвшний зах дээр иргэдэд зориулж ил харагдах газарт байрлуулсан байгаа нь сонгогчдын саналыг татах зорилгыг илтэд агуулсан гэж үзэх хуулийн үндслэлтэй байна гэжээ. За мөн эдгээр тракторуудыг улсын хурлын гишүүн Балдуу Очирх түүний хүсэлтээр ачиж ирсэн сонгуульд ялахаараа өгнө гэсэн иргэдийн яриагаар баталгаажуулж сонгуулийн хороонд гомдол гаргасан байна. Ийх улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 15-ын 1-д сонгогчид мөнгө эд бараа төлбөргүй тарах, хөнгөлөлтөө үнээр худалдах, аливаа өвөлжлөгээ төлбөргүйгээр явуулах болон хөнгөлөлтөө үнээр үзүүлэх 35-ын 15-ын 5-д ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, аман хилцэл хийх зэрэг үйлдэлийг ээжид сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор явуулахыг хориглосон. За түүнчлэн сонгуулийн сурчлагын явцад мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 18-ын 2-д нам эвслээс нэр дэвшигч нь нам эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр тусгагдаагүй амлалт авах ийм агуулга бүхий үйлдэлийг сонгуулийн сурчлаганд ашиглах зэрэг заалтуултыг зөрчсөн. За мөн улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ын 35 зааснаар хуулийн 35-ын 15-д заасан зөрчил нь нэр дэвшигчийг бүртгэснээс хойш тогтоогдсон бол эсвэл энэ хуулийн 38-ын 18-д заасан зөрчлийг гаргасан бол за нэр дэвшигчийг сонгуулийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэж заасан байх тул дээрх хуулийн дагуу зохих хариуцлагыг хүлээлгэж нэрсийн жагсаалтаас хасаж шийдвэр гаргаж өгнө хэмээн гомдол гаргасан байна. Ийхүү иргэдийн саналыг хууль бусаар худалдаж авах гэсэн булгаатай зүйл хийж байгаа нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг сонгуулийн ерөнхиөрөө хэрхэн шийдвэрлсэн талаар олуулаа иргэн мэдээлнэ. Сүүлийн өдрүүдэд иргэний бүртгэл сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой ноцтой баримт олноор илрэх боллоо. Мөн хаягийн зөрчлийн талаар иргэдээс болон олон тооны гомдол гарсаар байна. За жишээ нь Баянгол дүүрэгт 2 хүүхэдтэйгээ амьдардаг нэгэн гэр бүлийн хаяг дээр сонгуулийн насны 10-аад хүн бүртгэгдсэн байсныг гэрийн эзэн мэдээд холбогдох байгууллагуудад нь хандлаа. Иргэдийн санал гомдлын дагуу нийслэлийн Баянгол дүүргийн Ардсан намаас хяналт шалгалт явуулж үзэхэд хаягийн маш олон зөрчил илэрсэн байна. Гэрийн эзэд нь мдээгүй байхад ам бүлийнхэн тоо гинт нэмэгдсэн. Мөн үл таних хүнтэй хамт амьдардаг болсноо мэдсэн зэрэг нь сонгогчдын санааг зовоож эхэлсэн байна. За тиймээс иргэд энэ зөрчлийн талаар хууль хяналтын байгууллагад хандаж яаралтай хариуцлага тооцохыг шаарджээ. Одоо Баянгол дүүргийн 8 дугаар хорооны цэцэг дарга Дуламсран гэдэг хүн бол энэ 8 дугаар хороонд оршин суудаг өөрийн хаяг дээр 27 сонгогч иргэнийг бүртгэсэн байна. 27 сонгуулийн насны нэг хаяг дээр. За дараагийнх нь гэвэл Баянгол дүүргийн 9 дугаар хорооны хэсгийн агтлагч Зулдаваа гэдэг хүн бол 9 дугаар хороо Горкийн 7 дугаар гудам 177-т тоот гэсэн хаяг дээр 24 сонгуулийн насны иргэн. Ингээд одоо цаашлах юм бол Баянгол дүүргийн 18 дугаар хорооны цэцэг дарга Төмөр Очир гэдэг хүн бол 16 дугаар хороон дээр байрлах өөрийн хаяг дээр бол 20 одоо сонгуулийн насны иргэн. За 9 дугаар хорооны цэцэг дарга Мөнхцээ гэхэд бол 14 иргэн гэх мэтээр энэ одоо дүүрэг хороонд тодорхой албан тушаал эрхэлдэг улс төрийн болон улс төрийн бус ийм төрийн албан хаагчид бол олон тооны сонгуулийн насны иргэдийг өөрсдийн хаяг дээр бүртгүүлж одоо сонгуулийн нэрийн жагсаалтанд оруулсан ийм зөрчил байгаа. Хуулийн зааснаар давхардуул саналаа өгсөн этгээд 3-6 сар хорих ял идэх бол улс төрийн нам иймэрхүү бодлын зохион байгуулсан бол за хууль зааснаар сонгуульд оролцох эрхийг нь хасах, намыг нь татан буулгах, харин төрийн албаагч үүнийг зохион байгуулсан бол ажлаас нь халах 3 сар баримтлах ял оноох юм байна. Хэрвээ ноцтой бол 5-аас 10 жил хорих ялаар шийдэх хүлнэ гэж хуульд заажээ. Мөн үүний нэгэн адил Сүхбаатар дүүрэгт ч зөрчил илэрсэн байна. Тухайн дүүргийн засаг дарга, хорон дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, мөн иргэний бүртгэл мэдээллийн ажилтнаар тус бүр өөрсдийн болон хүн орсон суудаггүй хаяг дээр 7-оос 30 сонгогчийн нэрийг нэмж өчжээ. За энэ зөрчлийн талаар тодруулахаар Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны улсын бүртгэгч саруул дээр очсон боловч тэрээр ажлын байран дээрээ байсангүй тул тус дүүргийн засаг дарга Ган Чимэгтэй уулзаж энэ талаар лавлан асуулаа. Танад дээр ийм зөрчлүүд илүү олон байгаа юм байлаа гэх тийм байхгүй нийтлэг байгаа. Над дээр байгаа материал нь энэ байна. Улсын бүртгэлийн газар дээр очиод энэ дээр яагаад ийм олон хүн юуасныг бид бол энэ дээр байгаа материалаар явахаас энэ нэрс одоо сонгогчийн нэрсийн жагсаалт бол хорон дээр гарахгүй юунаас гарч байгаа шүү дээ.
Улсын бүртгэлийн газраас шивдэж ирж байгаа ш. Тэрэн дундаас яагаад энэ хүмүүсийн юу ийм нэмэгдлийн ороод исэн энэ дэр ямар алдаа гарч шивжих явцтай алдаа гарсан юм яасан ийсэн гэдгийг бид нар өнөөдөр тодруулаад сууж байна. Гэхдээ би бүртгэлийн ажилтнаас албан ёсны тайлбараа аваагүй байна. Сая тэгээд би уцаар авлаа. Одоо энэ саяын тоотын зөрүүтэй байгаа байр чинь өмнө нь бол манай дээр 5-1 гэсэн. 5-1 гэсэн дугаартай байсан. Одоо энэ 13 дугаар байр гээд энэ 13 дугаар байр нь өмнө нь 11 дугаар байр гэж байсан. За мөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны ГГ9 сууц өмшөлтийн холбооны захиралтай уулзаж тус дүүрэгт гараад байгаа эдгээр зөрчлүүдийн үнэн бодиттой болохыг лавллаа. Тийм ээ манай 2 орцтой 36 айлтай байр. Тэгэнгүүт одоо бүртгэл дээр 36-аас цааш тоо алгасуулаад 200 гэд хүртэл ингээд 7-8 айл тоот гаргаа шинээр гаргаад ингээд дээр хүмүүс бүртгэсэн байна. Тэгээ одоо сонгоод одоо айл хүчин ялдаг байсан гэсэн цэвэр шудраг өрсөлдөөсөө гэж хүсэж байна да иргэн үеийн үед. 9-р байран дээр одоо тэр эсгэлгад байж байгаа тоотууд байж штэ. Нэг хүний эзэмшилд 13 байр байгаа штэ. Тэгэл тэр байрууд дээр чи 16 тоот оюутнууд байж байгаа. Тийм ээ? Ер нь тэр 28 тоот гээд 27 тоот гээд орсон байгаа. 27 тоот ч бас эсгэлгад байгаа штэ. Айл байхгүй 4 5 хүн 6 хүн бичсэн байлгүй өчигдөр тий. Тэгэл ерөөсөө энэ тэнд тий жишээ нь 3-11 тоот гин ерөөсөө хүн байхгүй. Манай хуучин засаг дарга одоо аяр даргын байр штэ. Тэгээ хөөгтүүд нь энд байхгүй би өөрийнхөө 13 дугаар хорон дээр өгнө гэж хэлээ. Бид нар ерөнхийдөө судалгаа бол сөөхтөр хангалттай сайн байгаа. Тэгээ одоо ингээд тэр сонгуулийн сурчлаганд явж байгаа хүмүүсийн материалыг хараад манахаас ирээд асуун штэ. Тэгэхээр чи нөгөөдөлж ерөөсөө огт байхгүй хүмүүсийг хийчихсэн. Тийм юмнууд байна. Нас урсан хүнийг хүртэл хийсэн байгаа. Тэгээ одоо иймэрхүү юм байх юм бол бас л адилхан л өөр болно штэ. Гар гарам барилдсан хөх монголчууд бид олуулан газрын зураг дээр ганцхан байдаг туурга тус гар их орондон эрх дурааран амьдрах монгол хүн монголын баялаг олуулан ялан шүү ардчилсан. Сонгогч та бүхэнд сонгуулийн саналын хуудсыг хэрхэн бүглэх талаар бяцхан зөвлөгөө өгье. Энэ удаагийн сонгуулийн саналын хуудас урд урдынхаас арай өөр. За яг харагдах байдал нь бол ийм байдалтай харагдана. За энэ нь бол одоо машинд зориулсан ийм кодууд байж байгаа. Жишээлбэл энэ бол Баянгол дүүргийн 2 мандаттай ийм тойргийн саналын хуудас байгаа. За сонгогч та бүхэн хамгийн түрүүнд хэрвээ одоо ардчилсан намыг дэмждэг бол энэ 3 игнэний голын игнийг хамгийн түрүүнд олж харах ёстой. За энэ ардсан нам гэсэн энэ босоо багны доотлолт нь 2 мандаттай тойр учраас 2 нэр дэвшигч байна. Тусгай балаар одоо нэр дэвшигчийн өмнө байгаа ийм бөөрнгийн тэмдэгтийг дүүртэл нь будах ёстой. За дараа нь нэр дэвшигчээ сонгосны дараа та бүхэн намын төлөө бас саналаа өгөх ёстой. За энэ саналын хуудасны доод хэсэгт ингээд намын хэсэг байж байгаа. Мөн энэ 3 ийм игнэний голын игнийг олж харна. За голын игнэний хамгийн дээдлэлд ардчилсан нам гэж бичсэн байгаа. За энэний өмнөх дугуйг мөн битүүртэл нь ингэж дуудана. За нийслэлийн сонгогчдын хувьд саналын хуудас бол 2 талтай байгаа. Нөгөө талд нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгох саналын хуудас байж байгаа. За мөн эхний хэсэг нь нэр дэвшигчийн дараагийн хэсэг нь намыг сонгох ёстой байгаа. За их нэр дэвшигчийн хэсэг дээр голын игнэний хамгийн дээдлийн шугам дээр ардсан нам гэсэн байгаа. Тэрний доодох нэр дэвшигчийг та бүхэн нийслэлийн иргэдийн хуралд сонгох төлөөлөгчөө гэж бодох ёстой. За энэний дараа намаа бас сонгох ёстой. За ингээд намын хэсэг дээр мөн 3 игнэ багны голын игнэний хамгийн дээдлэлт нь байгаа ардчилсан нам гэдгийг мөн ингээд битүүртэл нь дугуйлаад ингээд таны санал өгөх ажиллагаа дуусгах юм а. Та бүхэнд амжилт хүсье. Одоо та бүхэндээ хөдөө орон нутагт ажиллаж байгаа нэр дэвшигчдээс ирүүлсэн мэдээллийг багцлан хүргэе. Иргэн бүр байгалийн баялгаасаа хувь хүртдэг болж тэрхүү хувьцаа 1 сая төгрөгөөс доошгүй өртөгтэй байна гэсэн ардчилсан намын амлалт биелэлээ олж өнөөдөр иргэн бүр 1072 ширхэг хувьцааны эзэн болсон. Энэ мэт хийсэн ажлаа тайлагнаж хийх ажлаа танилцуулж яваа Хардсан намын дарга Алтан хуйг болон түүний багийнхан Улсын хурлын сонгуулийн 1-р тойрог Архангай аймагт ажиллаа. Арчлыг тууштай дэмжиж ирсэн Архангай аймагт Ардсан намаас энэ удаад Батбаяр болоноор нэр дэвшиж байгаа. Өнгөрсөн хугацаанд Архангай аймгийнхан арчлыг сонгож хүний эрх хэрэгжүүлөөний төлөөх Цэнхэр аймаг гэж овоглогдох болсон. Тиймээс сонгогч түмнийхөө төлөө ажиллаж сурсан эх оронч шинийг санаачлагч арчлын залуусаа дэмжиж байсан Архангайчуудад Ардсан намын дарга Алтан хуйг талархлаа илэрхийллээ. За мөн Ардсан намын дарга манай нам хөдлөмөрлөж түүнийгээ шударгаар үнэлүүлж амьдардаг нийгмийн төлөө бодлогоо чиглүүлж байгаа гэдгийг иргэдтэй уулзах баяраа онцолсон байна. Ардсан намын бодлого бол
цөөхөл нь баяжих биш олуулаа хүн шиг амьдрий. Хангачуудаа үнэхээр та бүхэн бол ардчлалыг маш олон жил дэмжиж ирсэн. Энэ жил өшөө мундаг дэмжээд өгөөрөө ардчилсан нам энэ 22 жилийн түүхэнд 2 дахь удаага ард түмнээс асуугаад босгоод авчихсан бодлого хөтөлбөрөөр та нартайгаа хамтраад хэрэгжүүлэх тэр боломж бүрдэнэ. Тэр сайхан өдөр бол 6 сарын 28-ны өдөр байна. Энэ сонгуульд та бүхэн идэвхтэй оролцож өндөр санд өгч ардчилсан намыг нэр дэвшигчийг Нэмжээвэн Батбаярыг, Баярбаатарыг, Бодрыг ялуулаараа хэдүүлээ олуулаа хүн шиг амьдрий. Архангай аймагт Арцсан намаас нэр дэвшиж байгаа Батбаярын хувьд Монголын төрд олон шинэлэг зүйлийг санаачилсан, сонгогчдын санаа бодлыг хийж байгаа зүйлдээ шингээж чаддаг туршлагатай түвшээ. За харин Болрын хувьд гадаад тайлзны дээд цэнтээр ажиллахдаа хариуцлагатай олон ажлыг залуу хүний эрч хүчээр амжилттай хийж хэрэгжүүлсэн чадварлаг залуу болсон хүчин Монгол хүн 2020 хилцүүлгийн үеэр ард иргэд хүншгэл амьдрмаар байна гэсэн хүсэлтийг олон удаа хэлж ийсэн. За энэ бол Монголын эгэл жирийн олон иргэний хүсэл. Тиймээс хүншиг амьдрий улсын хөгжийн үрэг зүгээр нэг сонгуулийн үрээ болгохгүй гэдгээ Арцсан намын хэлж байна. Арцсан намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн орон нутгийн хөгжилтэй холбоотой багц асуудлуудыг Сүхбаатар аймагт хэрхэн хэрэгжүүлэх арга замынхаа талаар Арцсан намаас нэр дэвшиж байгаа нутгийн хүү зоригт сонгогч олондоо онцлон ярьж явна. Нэр дэвшигчийн энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр намын мөрийн хөтөлбөрөөс дэвшүүлж байгаа үндсэн дөрвөн чиглэлээр нутаг орноо хэрхэн хөгжүүлэх талаар тусгасныг ард иргэдэд ойлгуулан таниулах зорилготой юм а. Дээрх дөрвөн зорилтыг дэвшүүлснээр Сүхбаатар аймгийн аж үйлдвэржилт, аялал жуулчлал, мал аж ахуй, дэд бүтэц гэсэн салбаруудад бүтээн байгуулалт хөгжлийн нэгэн шинэ алхам нээгдэх юм. Аяз суслын салбар болон энэ хайдвартай амьдрал хүслээр ахлах тул бидний барьж байгаа дөрвөн чиглэл бол дэд бүтцээс судалгаа. Бид сум болгоныг ангитагаа маш сайн замаар холбож өгөх ёстой. Одоо биеийн модод хотроо явалтаа явах болсон хүмүүс програм тослоод авахгүй юм шүү. Өнөөдөр нэг үе бодвол харилцаа холбоо мэдээллийн салбар эрчимтэй хөгжиж байгаа нь иргэд энэ удаагийн улсын хурлын сонгуул болоод нэр дэвшигчдийн талаар тодорхой мэдээлэлтэй байсан явдал юм. Иймээс иргэдийн хувьд ардчилсан намаас нэр дэвшигчээс асуух олон асуулт байсан юм а. Тэгээд яг хөө дээрээс их мөнгө хуваалцах. За доошд дээр тэр чинь өнөө мөнгө чинь байхгүй болчиход шигдээ тэр баг шатныхан сүлжээ хүмүүг гэж бодогдоод байна шүү дээ. Ер нь тийм хяналт байна. Одоо төр нээлттэй байна. Олны өмнө за бид нар бүгдээ мэдчих хэрэгтэй байхгүй. Улс чинь хэдэн нэг нь олсон юм бэ. Тэрээс хэдийг нь үдэ ашгүй өгөөд. Хэдийг нь батлан салбар өгөөд юм бэ. Хэдийг нь боловсролын салбар өгөөд юм бэ. Энийг бид мэддэг байх хэрэгтэй. Уншдаг байх хэрэгтэй, мэдээлэл нэгдэг байх хэрэгтэй, дугаар ярьдаг байх хэрэгтэй, гişүүн ярьдаг байх. Өнөөдөр нутгийн иргэд үнэхээр нутагтаа сайхан амьдрахыг хүсэж байгаа нь бидний сурчлагын ажлын үеэр харагдаж байсан. Гагцхүү хэрхэн яаж гэдэг асуултын хариултал иргэдэд шогол байсан юм а. Увс нутгийн уугуул иргэд урагшаа тэмүүлж улам илүү хөгжихийг хүсэж байна. Ингэхийн тулд тэдэнд итгэл даах, чадварлаг улс төрч шудраг төлөөлөл хэрэгтэй. Тийм ч учраас Увсынхан Арцсан намын нэр дэвшигчтэй итгэл үзүүлж илгээлтийн эзнээ болгохоор шийдээд байна. Улс аймагт Арцсан намаас нэр дэвшигч Мэнд сайхан Нэмхүү нар иргэд сонгогчтойгоо уулзалтаа үргэлжлүүлсээр явна. За тэд хий хоосон ярихыг хүссэнгүү аймаг орон нутагт тулгамдж байгаа асуудлуудын талаар иргэдийнхээ санал бодлыг сонсож тэдний өмнө тулгамдсан бэрхшээлээс хэрхэн гарч хийж болох шийдвэрүүдийн талаар ярилцж байна. За Улс аймгийн иргэд тэднийг халуунаар хүлээн авч хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг нь дэмжиж илэрхийлж байна. Өнөөдрийг хүртэл Монгол Ардын намын түвшиц газар гэгддэг Улс аймагт инхүү ардчлалын салхи үлээж эхэллээ. За ялангуяа энэ цагдаагийн байгууллагын тухай илүү их асуудал орж ирж байна. Дараа нь бол төрийн албаны тухай бас их олон шүүмжлэлтэй асуултууд тавьж байна. За дээр нь бол манай иргэдийн хувьд бол ялангуяа энэ шударгаас авилах хэл хагуулын талаар их одоо гомдол санал гаргаж байна. Ер нь бол улс төрийн намаар иргэдэд гадуурхдаг, ялгуурладаг явдал газар сайгүй байна. Тийм учраас иргэд энэ талаар маш гомдолтой байгаа. Тийм учраас ер нь цаашдаа улс төрийн намын хуулийг өөрчлөх ялангуяа энэ засаг дарга иргэдийн төлөөчдийн хуралд нэр дэвших ажиллагааг иргэд шууд өөрсдөө бие дааж нэр дэвшүүлдэг. Ийм тогтолцоороо орох ийм саналуудыг иргэд гаргаж байна. Өмч хөрөнгөтэй нь болов одоо тэр хөвцөө тэгээд янз бүрийн тэр чухал эрүүл мэндтэй болов одоо нийгмийн асуудалтай болов одоо хууль зүйн хувьд тэр эрхийг баталгаажуулах талаараа тэр мөрөг хөтөлбөртэй тавьсан зорилтуудад тайлбарлаж байгаа нь үнэхээр манай ардын сэтгэл санаанд нийсэж байгаа.
Нэр дэвшигч Мэнцайхан нэмхүү нараа баялагын тэгш хуваарлалт болон нутгийн ард иргэдийн тэнүү амгалан амьдрах уул уурхайн компани дайралтад өртөхгүй байх баталгаагаар хангахын төлөө тэмцэхээ илэрхийлэхэд ард иргэд халуунаар дэмжин хүлээж авч байна. За өмнө нь тус аймагаас сонгогдсон зарим хүмүүс нь лицензийн асуудалтай холбогдож уул уурхайн компаниудыг өмгөөлөн ард иргэдийн эсрэг үйлдэл явуулсан гэж нутгийн иргэд нь хэлж байна. За тиймээс нэмхүү болон Мэнцайхан нарыг улсын их хурлд үр нөлөөтэй ажиллаж хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж нийгэмд шударгаас тогтооход хувь нэрээ оруулна гэдэгт ард иргэд итгэлтэй байна. Сонгуулийн сурталчилгааны туршид Ардчилсан намын мэдээллийн албан ёсны их үүсвэр байх олуулаа мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Энгийн хүмүүс яавал хүчтэй болох вэ? Олуулаа болж байж хүчтэй болно. Иймд улс оронд жинхэнэ өөрчлөлтийг хийж, авилгаас ангид ажилтай орлоготой сайхан Монгол орондоо хүн шиг амьдарч улс шиг хөгжихийг хүсч буй иргэн бүр энэ сарын 28-нд заавал очиж сонгуулаа өгөөрэй. Олуулаа ялна шүү.